25 оны 9-р сарын 17 өнөөдөр манай дэлгүүр дээр зарагдчих байгаа wireless буюу уцгүй чихвэрчнүүдээс нэгийг нь сонгож танилцуулга гинэ. Сонгосон загвар маань HyperX брендийн Cloud Core Wireless. Яг энэ загварыг яагаад онцолж байгаа вэ? Бидний хэрэгцээг хангах уу? Дууралт нь гоё юу? Тэдгэрийг хамтдаа олж мэдцгээе. Задлж үзэхээс өмнө эхлээд ерөнхий мэдээлэл авцгаая. HyperX гэхээр ер нь бол тоглоом сервертыг тоглоомтой холбоотой бүхэл хүмүүс харж ямар нэгэн байдлаар сонсч ирсэн болов уу гэж боддог. За тэгээд яг энэ Core гэдэг загвар маань өөрөө 2016 онд анх яг энэ загвараараа олон нийтэд танилцуулагдаж, нийтлэгдэж байсан. Түүний араагаас 21 онд анхны wireless загваруудын нэг болох Core Wireless гэх энэ загвар олон нийтэд хүртээл болж байжээ. За тэгээ хайрцагт ирэх ерөнхий мэдээллийг нь харцгаая. DTS-X гэдэг энэ хүү ерөнхий дууралтын spatial audio гэж яригддаг. За тэгээд динамик 53 мм-тэй нэг цэнэгээрээ тасралтгүй 20 цаг хүртэл ажиллах боломжтой. Энэ бол цэвэр хувийн хэрэглэнээс болдог. За тэгээ memory foam буюу зөөл өвчнийхэн технологиг хэлсэн байна. Өөр дээр нь дандаа 2 жилийн баталгаатай гэх ийм лого тавигдсан байдаг. За хамтдаа задлая. Энэхүү Kingston буюу HyperX брендийн слоган ураа үг нь их таалагддаг. We are all gamers. Бид бол бүгд тоглоомчдоо гэж тийм ээ. Миний хувьд бол яг өнгөн дээр нь нэлээд олзуурхаад байгаа тасгаар өнгөн дээр улаан оруулахтай. За энэ чихвч нь байна. За чихвч бол дараа нь бол энэ ямар учиртай зүйл гэж мэдэхгүй. Дүрмийн дагуу танилцуулга, зааварчилгаа ямар функцээр ажилтгийг нь тайлбарлсан байна. Түрүүний яриадсан DTS энэ өөрөө компьютер дээр ашиглахад нэмэлт програм суулгаж дэмждэг. За Boom Mic HyperX брендийн хувьд хөвшлэн микрофон дандаа юм тустай байдаг, салдаг байдаг гэсэн үг. За энэгээр өөрийнх нь CSR кабель. За тэгээд dongle wireless холболтын маань хамгийн гол зүйл болох dongle хүлээн авахч нь байна. Чихвчээ харцгаая. Nice. Дандаа HyperX Cloud 2 Cloud series-ийг харсараад яг ерөнхий загварын хувьд бол Cloud-тай яг ижилхэн. Гэхдээ ялгарч байгаа зүйл нь хөнгөний хувьд тас хар дээр нь лого нь улаанаар орж ирсэн байна. За тийм мэдээж утасгүй. Энэ дээр Boom Mic маань орж ирнэ, цэнэглэгч орж ирнэ. Өөр дээрээс дуугаа нэмж хасна. Mic-ийн чаана. За тэгээд унтрааж асах кноп. Сонирхолтой. HyperX бол хэрэгжилж үзсэн хүмүүс бол бүгд мэдж байгаа байлгүй дээ. Boom Mic маань ингээд орж ирж байгаа. Boom Mic-ний давуу тал бол ерөөсөө л микрофон тасархаа дуурдаг. Таны яриа маш тод цэвэрхэн дуурдагаарай. Wireless чихвчийн талаар ярьсных мобайл хэрэглэгч дунд маш том эргэлзээ байдаг. Тэр юу вэ гэхээр wireless гэдэг үгийг орчуулахад их утга учир байгаад байна гэж бодоод байгаа. Ерөнхийд нь магчлаад ойлгохоор wireless буюу wired гэж ярьдэн шүү дээ. Тэрний уцгүй загвар гэсэн үг. Гэхдээ уцгүй технологи нь өөрөө 2 гурмаар ажиллаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр Bluetooth болон 2.4 ГГц холболт. Bluetooth гэдэг нь бидний өдөр тутмын хэрэглэдэг одоо юм Bluetooth чихвч тийм ээ. Эдгээр холболтууд нь өөрөө Bluetooth 5.1, 5.2, 5.3 гэх мэт сүүлийн технологиор явж байгаа. За тэр болгондоо өөрийн latency буюу хоцрогдол MS гэж ярьдаг. Хоцрогдолтой байдаг. Уцгүй холболт гэдэг маань өөрөө ийм хоёр тустай гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд яг Bluetooth чихвч бол яг үнэндээ ямар ч сайн байсан тодорхой хэмжээний дойлын секундын хоцрогдол орж ирдэг. Тэр нь өөрөө ялангуяа FPS төрлийн тоглоом хөлийн чимээ сонсдог тоглоомн дээр маш их зөрүүг гаргадаг. Одоо тэгэхээр ерөнхий гадралж байгаа бох тий wireless дотроо уцгүй технологи дотроо Bluetooth болон 2.4 ГГц. Bluetooth-ыг бол ихэнх нь мэднэ тий. Сая хоцрогдгийг нэрлээ. Холболт нь өөрөө шууд Bluetooth дээрээ л холбогддог. Одоо онцлоод байгаа зүйл маань энэ 2.4 ГГц-ийн dongle буюу хүлээн авахч. Энэ нь өөрөө чихвчтэйгээ холбогддог.
Гэхдээ түлхүү яг wireless чихвчний хэрэглээ нь компьютер дээр идэг. Мобайл талдаа зориулсан харьцангуй бага. Гэлээ гэхдээ дэмжин ажиллана холбох арга олох юм бол бид нар учрыг нь олно. Сүүлийн донглууд одоо бүр C оролцоотой болсон. Энэ бол яг хөө ингээд хуучнараа анхны загварчдаас А оролцоотой байгаа. За тэгэхээр саяны задлсан Cloud Core Wireless гэх энэ чихвчийг бидний хувьд шууд утас руу усныхаа Bluetooth руу ороод холбож ашиглаж болохгүй байх нэ. Яаж холбох вэ гэхээр гагцгүй энэ хүлээн авахчийг хаана ихтэй залгаж ижил энэ чихвч өөрөө ямар ч хоцрогдолгүйгээр яг утастай холболттой ижилхэн дугралтыг өгөх нэ. За жишээ болгоод хэлэхэд энэ хүү донглыг бидний гээд компьютертой залгаад өгч байгаа. Тэгснэр чихвч компьютер хоёр маань утасгүйгээр зайнаас ямар ч хоцрогдолгүйгээр холбогдож байна. Харин утсан дээр холбох бол бидний хувьд заавал энэхүү донглыг шилжүүл залгах юм хэрэг болно. Тэр холболтыг нь хэрхэн хийх вэ гэхээр одоо бидний хэрэглэдэг утсан дотор ерөөсөө хоёр төрлийн залгуул байгаа тийм. iPhone гэж хэл заншснаар Lightning plug, C plug. За C дээр нь жишээ болгоод авч үзье. Бид нар энийг залгахын тулд утсан дээр маань ийм хуучны одоо том А оролт байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр салаалагч зүйл одоо Blackstone брендийн G2 гэх 3 оролттой салдаг утастай энэ загварыг залгаж харуулъя. Энэ маань өөрөө давуу тал нь үүр дээрээ 2C болон AUX оролттой утастай чихвч суу залгаж болно. Харин энэхүү нэмэлт конвертерыг нь хийж өгснөөр бидний хувьд А оролттой компьютерийн чихвчийг залгаж ашиглаж болох нэ. Тэгэхээр энэ хувиргагчин дээр нь донглоо залгаад өгнө. Донгол залгаж өгөөд давхар шууд чихвчтэй хасаагаад тоглох боломжтой болчих жоо. Энэ бол жинхэнэ утасгүй холболт. Дээрээс нь ямар ч хоцрогдолгүй. Тэгээд салаалагч яага ашиглах шаардлагатай юм гэхээр тоглож байхад зайлшгүй цэнгэлж таарна. Тийм болохоор энэ дээр цэнгэлэгчээ өгнө. Үгүй би одоо жишээлбэл өөрөө цэнгэлэхгүй тоглолт юм аа. Нэг цэнгэлж байгаа бүтэн цэнгээр нь тоглолчт юм аа ч юм уу тий. Тэгжвэл одоо энэ Lightning хувиргагчтан дээр жишээ болгож үзүүлье. Энэхүү Lightning plug-ыг одоо надад утсан байхгүй болохоор ийшээ утас руугаа залгалаа. Нөгөө хүлээн авахчаа мөн ялгаагүй хийгээд өгнө. За ингээд шууд мөн ялгаагүй утасгүй холболт маань үүсэж байна. Ерөөсөө л гол ялгаа нь юм шүү. За тэгээд бичлэг маань тань таалагдсан бол яахаа мэдчихэж байгаа хэрэг тийм ээ. Манайхтай хамт идэг та бүхэнд баярлалаа.